Улсын их хурлын дарга ирхэн гишүүдээ. Нэгдсэн үндэсний боловсрал шинжлэх ухаан соёлын байгууллагаас усан дорох соёлын үеийг хамгаалах доктортой хадгалах зорилгоор 2001 онд усан дорох соёлын үеийг хамгаалах конвенц батлан гаргасан. Энэхүү конвенц нь 35 зүйл дөрмөөс бүрддэг бөгөөд конвенцийн 1-р зүйлд доод тал нь 100 жилийн турш хэсэгчлэн эсвэл бүхэлдээ тодорхой хугацааны туршид эсвэл байнгын усан дор байсан соёл түүх эсвэл археологийн шинж чанартай хүний орцоотой бүхий л уул мөрийг усан дорох соёлын үгс тодорхойлон түүнд археолог болон байгалийн орчинтой хамт байгаа дурсгалт газар, байгууламж, барилга, олдвор, хүний биеийн үлдэгдэл, археолог болон байгалийн орчинтой байгаа хөлөг, онгоц, агаарын хөлөг, бусад төрлийн тээврийн хэрэгсэл, эсвэл тэдгүүрийн аливаа хэсэг, ачаа эсвэл бусад эд зүйлс эртний түүхэнд хамаарах эд зүйлсийг хамруулахаар заасан байдаг. Монгол улсын хувьд далай тэнгис гарцгүй боловч нутаг дэвсгэрт орших том жижиг нуур ус гол усыг эртнээс дахин шүлж ирсэн уламжлалтай бөгөөд түүнд холбогдох зан үйл, юмбуу, алт мөнгөн сав эд зүйлс үрх явдал цөөнгүй байсан конвенцийн 1-р зүйлд заасан усан дорох эд зүйлсийг хамаардаг. Мөн хөвсгөл зэрэг нууранд хуучны усан зав зэрэг зүйлс хадгалагдсан үлдсэн байдаг бөгөөд эдгээр нь цаг хугацаа өнгөрөх тусам соёлын үеийн шинжийг олж үн цэнтэй болдог тул конвенцийн тодорхойлолт заасан дотоодын усан дорох соёлын үед хамаарна. Энэ манай улс усан дорох соёлын үеийг хамгаалах эрх зүйн зөвлөлт байхгүй болмаас эд зүйлсийг хулгайлах, эвдэн сүйдэх явдал гарсаар байна. Тухайлбал 2018 онд Завхан аймгийн Отхон сүмэн нутагт Отхон тэнгэр хайрхны бэлд орших Балдар хумдаг нуурын оролоос иргэд 366 ширхэг мөнгө аяг хулгаас нь хувь сахиулах бол илэрсэн шалгасан. Харамсалтай усан дорох соёлын үеийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй болмаас шүүх эдгээр эд зүйлсийг орон нутгийн засаг захиргааны байгууллага шилжүүлэн мөнгийг нь ялган зах зээлийн үнээр худалдаж зарцуулсан байдаг. Ийм тохиолдол үндэсний соёлын өв сан хөмрөгийн үн цэнт байдлыг дордуулж үеийг оршин тогтоож чадваргүй устж өгөх бол үр дагавартай юм а. Цааш энэ мэд тохиолдлоос өрсөн сэргийлэх дурсгал зүйлсийг конвенцийн зорилго үүднээс илрүүлж бүртгэх, хадгалж хамгаалах, өмчилж эзэмших, зохистойгоор ашиглах, үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгон түүнтэй холбогдох харилцаа эргэцсэн хүрээнд зохицуулах асуудал тулгамж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор усан дорох соёлын үеийг хамгаалах конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулж, хууль заасан хугацаанд хэлэлцүүлж өгөхийг хүсье.